хоёрын дээр нэмэлт орлого гэдэг юмны талаар нэг жоохон ойлголт муутай явдаг юм аа энэ зэн. Мэндэ. Бид хоёрын төлөө санаа зовж байгаа гэдэг чинь би мэдж байгаа. Ойлгоч байгаа. Гэхдээ би ч гэсэн ажиллаа хийгээд цалингаа цуглуулад байрныхаа урьдчилгааг өгч чадна штэ. Ер нь тэгээд таныг хэлсэн хэлээгүй. Хэлсэн хэлээгүй гэх юм чи би хэлэхгүй хэлэх юм. Төлөн чиг. Ярин чиг. Ерөн ч тэгээ чи аваагаа байгаа тэр нэг. Ахиухан шиг хэдүүг сонсч байл чамд хожмоо өржин л хэрэг болно хонгороо минь. Би ер нь гаргахгүй нь болтод шүү. Он гарахгүй гэдэг чи юу гэж байгаа? Яасан? Гөлта. Яавд аав хөгшин настай болсон хүн эцээч ягач вүлээ чи юм яаж мэдхүү гэл тэгэл бороо ярьчихгүй да минийхөө. Дотор палхилгээ хайчих юм. Дахиж битгий юм уу ёр юм ярьж байгаарай. За. Юм чи сүртэй бодод юм дэ минийхүү. За. Хөөсараа. Над хандах цагаа хардаа. Чи хэдэн цагт ирэх ёстой вэ? 7:30-аас. Чи арай дэндүү давраад байгаа юм шүү чи. Үгүй захирлаа хүү маань эмлэгт нуруундаа гэмтэл аваад твтчихсэн. Тэгээ өглөө босоод асарч сувилсаар байтал. Чиний наад амьдрал надад ямар хамаатай юм бэ? Чиний л амьдрал үсттэй. Хэрвээ амьдралаа зогсуулж чадахгүй зайлаарай. Юунда зогсоод байгаа юм чи? Явж тэр төмс өмсөө айлгаач. Алуу дэвтрийг аваад өгдөө. Биш. Цац би өөрөө авах хэрэгтэй. Сони юм да. Бэрозонгой таны бараанаас яг 18 хослол дутуу байх юм. Гүчээрээ тэгмээргүй наа. Сүүлийн борлуулалт бол яг тоо ёсоор л байна л да. Хүй. Заавал. Энэ хүн анхнаасаа л надад таалагддаг байсан. Дөнгөж ажил эхлээд ингэж байгаа юм чинь. Улга ажил хийж таараа. Эртхэн халсан дээр юм шүү. Гэхдээ энэ л байна л даавал. Эн чинь юу илээ? Гүч яа. Барааны бүртгэлийн код нь. Энүүгээр яана гэж. Одоо бага бараатаа тулган штэ. Миний тоолсноор яг 18 хослол дутуу байна штэ. Үгүй би бас өөрийнхөө бараанаас гадна номин дээр байгаа бараатаа ингээд нэг өсөн тулгах чил гэж бодов. Хүй. Яхаараа миний бараатай тулгадیں۔ Миний бараа тоо ёсороо байна. Тэгээж би бараа дутаах хүн биш. Үгүй. Тэгэхдээ бас юмыг ааж мэдэх бай. Ер нь баарахгүй тулгацсан дээр дээ. Тийм ээ те. Юу ч гэсэн миний ажил юм чинь шалгалт үзье. Гэхдээ л Нөгөө захиалсан 8 дээлээ аваад ирлээ.
Энэ яасан зах нь өндөр болчихоо? Гадны хүмүүс гээд жоох өндөр хүзэттэй гэж тооцоолоо. Гэхдээ зүгээр юм шүү. Гадны хүн гэдэг чинь өндөр хүзүүтэй, өндөр захтай дээд хүмүүс гэж яаж санаваа энэ ч гэдэг. Гол болцсон юм шиг байх энэ арайд өндөрцөн байна та. Би хугацаанд нь багтаагаал танд оёод ирж байхад дандаа л ялах ялахгүй юм даа. Энэ мөг намайг хорлох гээд өөрийнхөө баг миний бараатай холцсон байна. За хүүмэн чи нэг жоохон баримжаатай л ярьсан дээр байх шүү. Би бас чиж мууд сайн ч гэсэн ардын боловсролын тэргүүн ажилтан сурган хүмүүжүүлэгч хүн сэхэдэн хүн шүү. Би тийм муухай юм хийж үндэ буйнаа бузартай бодох юм биш ээ. Та ямар муухай юм бэ? Яаж ингэж чадчихна? Гүй та хоёр чинь хоорондоо бараагаа нийлүүлдэг юм байгаа зү. Тэгсэн хэрнээ яахлаар ингэж. Гүй яалаа гэж нийлүүлэх хэвтэй хүмүүн. Гүй хэрэвзээ энэ чи бит хоёрын бараа бүрэн бүтэн байж гад эдний энэний бараанаас минийх гарч ирсэн байл одоо тэгэл яалчгүй бит хоёроос зайлбаргүй. Одоо тэгэл хариуцлагаа хүлээж таараа. Тий? Яхаараа би хариуцлага хүлээдэг. Юу? Хөөе. Тэрэн дээрээ тулуул заяа. Би нэр төрөө хамгаална мэдв. За. Ямар ч байсан дутуу бараа олдсон учраас асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Харин дараагийн удаа та хоёроос шалтгаалсан ийм жижиг асуудлууд гарч ирэх юм бол би хүлээн зөвшөөрөхгүй шүү. Тийм ээ. За, санаусанд ёстой баярлалаа. Ойлголоо. Би лав тгээгүй шүү. Надаас болоогүй штэ. За, ажилдаа орцгоё. Ямар гоё юм бэ? За бас яач вэ? Доор харуул дээр томоос том сагстай цэцэг өрцөн залуу зогсож байна. Гэхдээ ямар гоё хаттай тийм гоё бэлэг авдаг байна. Хайр мөнгө. Тэрнийхээ оронд мөнгөний л өгчихгүй дээ. Тэгсэн бол ядаж хэрэгтэй юм аав шүү дээ, тэ? Йоо. Чи нэрээ ямар мэдрэмжгүй юм бэ? Тийм гоё романтик бэлэг орж ирж байхад чинь мөнгө л гээд ах юм. Тийм л эцтэй. Хэрэг би л байсан бол тоохгүй шүү хэлнэ. Мөнгө. Надад мөнгө нь хэрэгтэй, мөнгөний өгч. Гэл хэлнэ. Тэдэнтэй гэж юм байна уу? Байна. Энэ. Танд эцэцгийн баглаг явуулсан байна. Нийслэлийн дотор нь байгаа. Танд дац зориулсан. За баярлалаа. Хөөх. Ямар гоё юм бэ? Мөнгөний л өгчихгүй. Чи дургүй байгаа юм бол би авчих юм уу цэцэгнүүдээ чинь? За яах вэ хөрхий? Сэтгэлийн нодоод цонхныхаа тавцсан дээр тавих л. Надтай л уу романтик залуу тааруул би шууд гэрлэнэ. Хөөй. Энэ дээр амар олон лайк авах байхаа тий. Оо яа. Би чинь нэр бичиг хэрэг рүү явж байгаа шүү дээ. Ямар гоё юм бэ? Бэрэ. За. Игч нэг жижигхэн оюутын цэгтэй болох санаатай. Чи намайг одод юм хүм хийж байгаа хүн зөвлөгөө авдаг юм уу гэж бодоод. За. Би яг юунаас эхлэхээ мэддэггүй. Игчтэй туслаач. Ердөө л 3 зүйл нь штэ ихчээ. Эхлээд өөрийн гэсэн захиалагчтай болчих. Тэгээд нэг аятайхан оёдлын машин худалдаад авчих. Жижигхэн чамаагүй байр түрээслээ гарчих. Тэгэл болов. Тэгээд дараа ихчээ заавал түрээсийн байр энэ төр гихгүйгээр гэрээрээ хийчих болно үсттэй. Болно л доо. Гэхдээ өдөржин шүнжин машин тачигнууллаа гэд айл амтны дургүйцээд гэр орныхан ч гэсэн бухимдаад байдгийн. Гэхдээ яаж ч 2-3 хүн гэрт ороод ирэхэд чинь л 5 дахь алдагдаад л гэр ажил мэддэхгүй нэг жаахан тэмхэн л идэв штэ. Нэрээ.
Хэцүү ч юм уу? Харин тийм ээ. Гэхдээ захиалга ихсээд ирэхээр яалтчгүй түрээсийн байр хэрэг болно. Ойдлчин хэрэг болно. Манайх л хэд чинь энд чинь 2 загварын ойдлчин, 1 шилвчин, 1 туслах ажилтан, 1 Монгол дийлний ойдлчинтай сууж штэ. Нэрээ дүүн янзан тооцоолоод үзсэн чинь 1 жилийн дотор 412 шиг дийл ойсон байлээ штэ. Ямар уу? Пөөх. Тийм үү? Харин тийм ээ. Нэрээ та ойдлчин гэснээс цэх байгуултлаа манай захиалганаас хилцэлдэ. Тань шиг чадвартай ойдлчин бол энд чинь эрэлттэй штэ. Ихчээ. Дүүн хоёртой хурмын дээлний захиалганд дарагдаад уртхаа амжихгүй ёстой их баларч байна. Харин ээ. Би танд эхний ээлжинд эх 7 хоногт дуусгах 2 энгийн дээл өгчмөр юм. За ээж. Яах вэ? Тэгээл та. Энэ. Одоо манайхан чинь Бат Эрдэнэхээ киноноос хойш ирнэ. Нэлээд хэд хоног уулздаг юм биш үү? За, сонин сайхан ихтэй үсттэй. Бас чоосонгүй. Би яри. За. Охин битээр хүнсний дэлгүүр ажиллуулах гэж байгаад болоод тэгээ бас амьдралд ойрох юм бэ, урд нь хийж ийсэн юм бэ гэж бодоод нэг жижигхэн оёдлын цэг байгуулахар болсон. За, жижиг дунд үйлдвэр. Тэгээд битээр захиалга хайж зөндөө явлаа. Захаар орлоо, хувц захиалгын газраар орлоо. Гэхдээ жижигхэн ч гэсэн бас зах зээлтэй юм байна шүү. Янж маань. За чи одоо л харин нэг зөв юм оллоо одоо тийм ээ. Эхлэлтийн хөрөнгө олсон уу? Цөөн хэдэн төгрөг байгаа. Оёдлын машин, эхлэх материалд бол хүрчих баха. За. За, танд зөвлөхөд манайхан ер нь штэ зах зээлийн судалгаагаа дутууд өлмөг яруу сандруу хийснээс болж асар их шатдаг байхгүй юу. Тэгэхээр юуны өмнөх ашиг гэхээсээ илүүтэй тогтвортой удаан ажиллах талаанд зорилго болгож ажилласан дээр баг шүү. Яг үнэ. Охин битээр бас эхний удаад нэг ашиг орлого гэхээсээ илүү байнгын үйлчлүүлэгчтэй болох юмсан л гэж бодож байгаа. Нэр ангийнхантайгаа тэр өдөр тухтаа уулзч чадаагүй. Кино хэр санагдсан? Кино юу? Лотима. Эхнээс нь дуустал мэлмэрсээр байгаа л таарсан. Гэхдээ ер нь бол юу л да одоо хүний амьдралыг бол одоо олон талаас нь харуулсан. Ер нь тун дайжгүй кино жэр гэж бодоод байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд ер нь чамаагийн чинь тэр өдөр л одоо ийм мундаг кино найруулагч юм байна гэдгийг мэдж авлаа тий. Баяр хүргэе. Яг Солонгос кино шиг адрамаатай. Одоо яах вэ гэж бодсоор байгаа л дуусгасан та. Гэхдээ би хөөе тэр кинон дондор санаанд нэг сэмхэн эргэ харахгүй юу? Тэгсэн чинь манай янчма Эрдэнэ туяа хоёр бөөр толгоогоо нэлүүлсэн мэлмэрт уйлж байдаг байгаа. Тэгж их одоо татагдсан юм байл бидээ. За ашгүй. Тэгвэл хүмүүс цаа өрхөл юм байна. Явааха. Та надаас нэг урилга аваад их нэртэйгээ үзээтгэж. Ах нь үзнэ. Урилга би өхүүлсэн штэ ажил болоод. Тэгтээ яах вэ? Билетийг аваад үзнэ. Дүүдээ орлого оруулъя. Хашаа. Танд ямар санагдсан? Тун давгүй. Одоо ангид одоо ийм том найруулагчтай байгаадаа бид нар чинь бүр баярлал багтаж суулаа штэ тийм ээ. Тийм. Баяр хүргэе. Баяр хүргэе. За баяр хүргэе. Багшаа юу би нэрэн санаас нөгөө үндсэн ээж ажлын хажуугаар бас хуучин мэржлээрээ хэл уран зохиолын хичээлээр цагийн багш хийж байгаа. За. Манай энэ бэрэн сумгай ерөөсөө зүгээр авахгүй сэргэлэн хүн шүү. Нэмэлт орлого гэдгийг ёстой жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа хүнтэй. Зөв. Сайн байна. Гэхдээ бэрүүсэн хаа. Цаг заваа зохицуулж байхгүй бол хит ядаргаанд орж явах вэ? Та бас биедээ анхаарал тавих хэрэгтэй шүү дээ. Мэдлээ багш.
Энийг надад ордон гаргав. За. Ямар зөвлөө. Оо сайн байна уу? Дөрөвдүгээр салбарын бичлэгийг болоод ирлээ. Заашгүй. Наатах ч үзье. За. Та хинээс нүцгүү. Хэрэггүй. Тэр эрэгтэй худалдагчийг нь явснаас хойш тавьчих. Яв. Хүүгч би яаж байна? Хүү маань яг янзтай байгаа. Им тэрээнийх нь мөнгө эмчилгээний зардал гээл жаахан зардлагтай л байгаа да. Уг нь хүүч нь гинтийн осны даатгал даатгуулчихсан байсан бол нөхөн төлбөр авах байхгүй юу? Харин Гэхдээ даатгал гэснээс манайхан ер нь даатгалын талаар хэр ойлголттой байна. Гото юмыг яаж мэдхөө гэж л төлдөг мөнгө юм болоо та. Одоо хараад хахад Эрсдлээс урдчсан сэргийлэх гарц гэхээр юм уу? болцшгүй аюулт бэлтгэлтэй баг. Миний хувьд миний хэлэх гэжсэнийг манай ангийнхан бүгдээрээ л хэлж эхлэв л дээ. Ер нь бол зөвөө зөв. Тэгэхээр даатгалын талаар мэдхийн тулд хэдийн асуудал дээр анхаарах хэрэгтэй. За тэгэхээр эрсдэл гэж юу юм? Та ямар эрсдэд илүү ойрхон байна? Энэ эрсдлээс шалтгаалаад ямар даатгалд даатгуулбал зүйтэй? Ямар компанид хандах вэ? Нөхөн төлбөрөөрөө аль компани тэргүүлж байна гэдгийг сайн мэдгэн чухал. Хүмүүс болохтой зэрэг энийг мэдхээсээ илүүтэй нөхөн төлбөрөө эргүүлж авч чадах уу гэж асуудаг юм шүү дээ. Нэр өгшаа. Энэ нөгөө даатгалын компаниуд нь нөхөн төлбөрөө яг өгч чаддсан юм. Тэг. Үгүй яах юм? Уг нь. Хамгийн гол нь хохирлын хэмжээ, нэхэмжлийн дүн, цагдаагийн газрын тодорхойлолтоор бол даатгуулагч компанид өгч үтгэл болоо явчих. Багшаа нөхөн төлбөрт яг хэдэн төгрөг өгдөг юм? Гэхдээ манайхан харин ийм буруу ойлголттой явдаг байхгүй юу? Та ямар эрсдлээс хамгаалуулахаар даатгуулсан юм. Тэрнийхээ хичнээн хувийн шимтгэлийг өгсөн. Тэрнээсээ л нөхөн төлбөр чинь шалтгаална шүү дээ. Багшаа. Даатгалын төрлүүд нь тэгээд тийм олон байд юм уу? Ер нь бол олон. За манай Монголд бол тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын, орон сууцны, малын индекс жүүлсэн, тэгээд тоног төхөөрөмжийн, тэгээд эд хөрөнгийн даатгал гэдэг энэ даатгалууд илүү түгээмэл хэрэглэгддэг. Бэрхаа. Яах хэрэггүй. Жаахан авраг. Ядарч байгаа байлгүй дээ. Хэдүүлээ хичээл өргөжлүүлжлээ.
За одоо хөгшин нь одоо ингэ явъя дөө ажилдаа. Би тань дайгтай шүү хамт явъя. Тэгээд хурдл. Аваа. Ээжээ. Би танарт нэг юм хэлэх гэсэн. Яасан минийх вэ? Юу хэлэх гэсэн? Хүүн борноор руу явахаар шийдсэн. Тэгэд ч та миний дэргэд байх юм чинь. Үгүй минийх. Үгүй яваа минь чи энэ хүүтэй хэлэлтэй. За би яах вэ хүүгээ аваад борноор орлоо гэж бод. Үгүй тэнд очиод тэгээ олигтой нэмэр болохгүй бол яах юм бэ? Үгүй тэрний оронд эн чинь орон гэртээ эн чинь эмчийнхэн хэлсэн эмчилгээнүүдийг хийлгээд байчвал яасан юм бэ хөөшөө. Сара. Чивтэр энэ тухай ярьсан шүү дээ. Ах өөрөө ингэ шийдэж байгаа юм шүү. За. Ээж нь тэгвэл намсрайхтаа нэг яриа та. Тэр Батэрднэ миний харт миний ах гэдэг байгаа киноч ер нь ихтэй ажиг кино л шүү дээ. Үзэгчид ер нь нэлээд амсаатай байлаа шүү. Тийм үү. Энд дэрл би чамаас тусламж гуйх гэдэг байгаа шүү дээ. За. Ингээ яхаа манай киног нээнгүүт тэдний киног 2 3 хоноолоод буулгачмаар байна. Тэгдэг нээж аа. Чи ойлгож байгаа шүү дээ найзаа. Угаасаа сайн байгаа кинод манай кино намд харуулал яах юм? Ч ойлголттой ойлгомжтой. Наад чинь харин жоохон хэцүүхэл асуудал байна да. Аги. Хөш. Нөгөө өндөр охин чинь чамайг асуугаад л. Тийм үү? Тэгээ юу гэж байна? Юу хайдیں۔ Натрууш байн уцтад бүр амар цай үзүүлэхгүй шүү дээ. Тэр жам зүгээргүй шүү ээ. Над ч зүгээргүй л байсан л даа уг нь. Начаа. Тэдний киног өглөөний 11 цаг 30 байдаг юм уу? Өдрийн 14 цаг байдаг юм уу те? Манай жоохон мяа цагууд дээр тавьчих болно үстэй. Яг ба дээрээс шинэ кино орлоо яна нэгэл чи дээгэр доогоор яриад харгалчлаа тахөө. Тусуулаад төгөл биста баларах гэдэг найзаа. За. Найз нь чамд ямар үг хийж чадах вэ? Чи харин тэр өндөр охинтойгоо уулзах арга хэмжээг зохион байгуулсан шүү. Тэрээс та асуудал байхгүй заяа. Харин чи наад найзтай л энийг туслаадах заяа. За. За, тоглоо. Ямар гоё би. Ээж өнөөдөр төрсөн өдөр болж байгаа юм уу? Үгүй ээ минийхөө. Тэрнээс ч илүү гоё юм болж байна. Юу юм бэ ээж? За минийхөө ундаага аваад өөрийнхөө өрөөнд очиж за. Ээж нь ханаас бэлэг нь аваад очин заа юу? За. Ээж? Оо. Яасан. Охин нь хүнтэй суухаар болсон. За хинтээ. За, та тэгээ дахиад өглөөд унах юм шүү дээ. Бас ямар амтнаа ч ирээд ирэх гэж байгаа бол тоо. Амтан ч ирж ирэхгүй ээжээ. Охин нь өөрөө явна. Ясоб гэдэг солонгос хүн байгаа. Тэр үнэхээр сайн хүн. Бурхан минь гэж. Би бүр мэдээд байсан юм. Ингэх гээд л байсан байж тээ. За ээжээ. Сайн хүн гэж хэлээд ахт чинь та одоо юу сүртэй хүлээж автیں۔ Одоохон ээж нь одоо очлоо. Эртэн туяа. Гэвч юу болоод байна? Гадаад хүн болгон сайн хүн байдгүй юм штий. Гэвч өнөөдөр мөнгөнд олоо суулаа гэд маргааш нь л хаягдана гэж мэд. Чамд хайн болж. Хүүт чи эцэг болж чадах тийм л хүн чамд хэрэгтэй штий. Тийм ээ ээжээ. Тэр чинь тэгээ яванда болно штий.
Та дандаа яагаад ингэ муу амлч тийжээ? Амьдралыг нэг сайн сайхны гэрэл гэгээтэйг харж болдгоо юм уу? Амьдрал хичнээн сайхан гэж бодноо ээж минь. Аз жаргалаа. Миний хоо. За төгсөө хоёулаа хичээлээ эхлэе да. Би хичээлээ хиймээргүй наа. Өнөөдөр чинь 5 дахь өдөр шүү дээ. Чи тэгээд жоохон яамаар байгаа юм дээ. Хоёулаа кино дүрэл гэдэг. Кино. Ээж чинь телевизээр чинь код хийчихсэн гэсэн шүү дээ. Тийм болохгүй. Кодыг нэвдлээ үтсчдэг юм аа. Оо зөө. Тэг яаж эвдэлтэй? Унтраага дасаагаа суугийн эхнээс нь хайлгаар код нүчингөө олчдөг юм. Чи ер нь намайг хэн болохыг мэдгүй. Багш. Биш ээ. За, би чамд ястаа жинхэнэ үнэ хэлье. Нашгүй тэр. Харин чи хиндж хэлэхгүй гэж амал. Амлаа. Бат шүү. Би энэ штэ тагнуулын төв газраас томилогдсон. Багш байхгүй юу? Та тэгээ манайхыг тагнах гэж ирсэн юм уу? Ялаа гэж. Манай тагнуулын газраас чамайг сонгосон байхгүй юу та? Юунд? Юу чамайг цаашдаа мундаг сайн тагнуул болох юм байна гэж үзээд. Тэгээд чамд хичээл цаа гэж намайг явуулсан. Нэрээ юу? Нэрээ. За. Тогсоо. Энийг чамд ээж аав чинь дэрэг дэлж болохгүй байсан болохоор зэрэг одоо хоёулахна байхдаа би чамд хэлж байна. За тэгээд энэ бүх хичээлүүдийг би биш манай тагнуулын дарга заа гэж тушаасан. Хэрвээ чи хичээлээ хийхгүй бол би дараачийн сонгосон хүүхдүүд рүү явна. Өөрөөр хэлбэл чамайг тагнуулаас хасч байна гэсэн үг. Харин хичээлээ хийх бол би чамтай үлдэнэ. Энийг хэн ч мэдэх ёсгүй. Аш нууц. Чи ээж авдаа хүртэл хэлж болохгүй шүү дээ. Одоо чамд ганцхан минутын хугацаа үлдлээ. Чи тагнуул болох уугүй гэдгийг л одоо шийд. Би тагнуул болъё. Болох юм уу? Зөвшөөрч гэнэ үү? Сүйтэй. Чи маш зөв шийдвэр гаргалаа.
Энэ мөчөөс эхлээд чиний нууц дугаар чинь тэг 7 боллоо шүү. Илүү хэлдэг. Тэг 7. Ойлгосноо. За. Хичээл эхлэе та. Минийхөө ээжийнхний зүүсэн зүгэлт гоё харагдаж байна уу? Өстой гоё харагдаж байна. Ее, хөөрхөн штэ. Согч. Бана. Ихчээ. Ёсоп надад Сваровский шигтгээтэй зүйлт бэлгэлсэн. Яа, ямар гоё юм бэ, тийм үү? үнэхээр жаргалтай байна. Йоо. За тэгээд ийм сайхан залуутай танилцуулж өгсөн гэж ихчигээ чи шагнах юм байгаа зү? Мэдээж штэ. Дүүн ихчигээ шагналгүй яа дээ. Хүшин дээр ажмаа. Дүүн төрийнхөө ажлаас гарчих уу? Юу вэ? Гүчи чи одоо хүртэл ажилласаа гараагүй юм уу? Гар. Гүчи одоо биш үү? Тосон думбал торгонд хөлбрөөл байж идэг цаг шүү дээ охин минь аа. Дихтэй биш үү? Ажлаасаа гарахаас өмнө над цалин мөнгөө сайн бодуулаад амралтынхаа тэр цалин мөнгөө сайн бодуулаад дараа нь ажлаасаа гарлаа гэдгийг хэлдэг юм штэ өвөр минь. Ойлголоо. Пока. Хөөрхөн штэ миний хүүч. 한국하는 테이큰 예약하고 준비하세요. 예, 알았습니다. 회원님, 저는 걱정 많으세요. 걱정 말고요. 여자 사람은 더 싶은 사람이야. 알고 있으면 알고 있지. 돈 있으면 우리 모든 거 다 하고요. 그래요. 여기 잘하면 우린 한이 참하고요. 시민일에 기차안 갔어. Дандаа зэмэлүүлдэг хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаа хатуур хөвч ухтаа уян зөдөн байх юма арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бол азруу түштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий зүйлээ бүтнэ